Йоо. За юу яцхан guys? Дараагийн бичлэгээр уулзахад бэлэн болоод байна. За өнөөдрийн бичлэгээр гэх юм бол та бүхний хүссэн ёсоор One Piece юу болоод энэ цувралыг хүрэхэд бэлэн болоод байна. Тэгээ бас нэг танилцуулах юм байна. Та бүхэн баг харсан баха тий. За энэ бол Gear 5 Luffy байна. Тэгээ дээрэс нь Gogeta байна. Dragon Ball GT guys. Тэгээд ер нь бол яг топ 2 анимны фигурыг бол би өмнөх нь влог хийсэн бичлэгэн дээрээ яваад тэгээд тэр үедээ худалдаж авсан байгаа. Тэгээд энэ айгу хямдхан авсан. Тэгээд мэдээж One Piece-ийн цуврал хийж байгаа юм нэг фигур авчиг гэж бодоод ард харахад бас харагдахад давгүй харагдаж байгаа шүү. Гэхдээ Luffy-гийн фигур жоохон жижиг юм аа. Энэ Gogeta гэх илүү гоё гэж байна. Гэхдээ яг та бүхэн би бол One Piece номер 1 гэж боддоо шүү. За тэгэхээр өнөөдрийн бичлэг рүү шууд орё гэж бодож байна. Гэхдээ бичлэг эхлэхээс өмнө дор байгаа хэсэгт лайка дараад, бас subscribe дараад, коммент үлдээгээд өгөөрэй. За хэдүүлээ бичлэг рүүгээ орцгоё. За бүгд нэг заран чанартай зүйл оруулах гэж бодож байна. Бүгд намайг Японд амьдардаг, Японоос бичлэг хийдэг гэдгийг мэдж байгаа. Тэгвэл Японд энэ зарагддаг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг та бүхэн маш ойрхон Монголд байдаг дэлгүүрээс авах боломжтой болсон байна. За энэ дэлгүүр нь дөнгөж нэгдэд удаагүй дэлгүүр биш. Аль хэдийн үйл ажиллагаа явуулаад 5 жил болж байгаа. Дээрээс нь 5 салбартай байгаа. Та бүхэн өөрийнхөө аль болох ойр байгаа салбараас нь авах боломжтой. Энэ дэлгүүрт нь юу зардаг гэхээр Японд байдаг хоол хүнсний бүтээгдэхүүнүүд, жишээ нь салмон загас, сам хорхоо, хясаа бүх төрлийн соуснууд, тэгээ ахын өргөн хэрэглээний бараа, савун, шампунь, нойлын цаас, ариутгал цэвэрлэгээний бодис, уух юмнаас гэх юм бол хүүхдүүдийн дуртай калпис, кагоме гэх мэтлэн янз бүрийн бүтээгдэхүүн зарагдж байна. Тэгээ нялх хүүхдүүдтэй хүмүүс зориулаад живх, хуурайсуу гэх мэтлэн өргөн хэрэглээний бараанууд зарагдж байна. Тэгээ хаа байсан арлын Япон орн руу очиж ийм бараа бүтээгдэхүүн авах шаардлагагүй. Дээрээс нь найдвартай найдваргүй мэддэхгүй онлайн шопингоос захиалах шаардлагагүй болсон. Өөрт байгаа хамгийн ойрхон салбараас авах боломжтой. Эхний салбар нь болохоор их 80-ийн зүүн талд River Villa хотхны нэг давхарт Япон хүнсний төв. Хоёр дахь салбар нь Зан Нозрын музейн урд төрийн банкны зүүн талд. Гурав дахь салбар нь болохоор Монгол 3 дугаар сургуулийн ард сөүл эмнэлгийн яг өөдөөс гарсан Go to Market. Дөрөв дахь салбар нь Ярмаг Food City 3 давхар. Тав дахь салбар нь Сэлэнг аймгийн зүүн хараад хүртэл байгаа юм байна. Та бүхэн өөрт хамгийн ойрхон салбараас авах боломжтой шүү. Тэгээ салбарын мэдээллийг доор нь би тайлбар хэсгээр оруулчих болохоор надаас шууд чатчад асууж бас болно шүү. За тэгээд хэдүүлээ буцаад бичлэг рүү орцгоё. За тэгэхээр өмнөхдөр болохоор эмүүгийн царай юу юм, эмүүгийн талаар ерөнхийдөө ярьсан шүү дээ, тий. Тэгэхээр өнөөдөр юу ярих юм бэ гэхээр эмүүгийн чөтгөрийн жимсийн талаар ярьж үгүй заяа. За эмүүгийн чөтгөрийн жимс нь бол би юу гэж бодож байгаа юм гэхээр луугийн жимс идсэн гэж бодож байна. Тэнгүүд хүмүүс гайхаж магадгүй тий. Юу луу яриад байгаа юм бэ? Кайдо чалидын луугийн жимс идчих юм уу гэ тий. Кайдо луугийн жимс идсэн нь үнэн. Гэхдээ Кайдогийн луу болохоор Азийн домогт гардаг, өөрөөр хэлбэл Хиттийн тэрхүү домогт гардаг луу байхгүй. Тэгэхээр эмүүгийн идсэн луугийн жимс нь болохоор Европын домогт гардаг луу гэсэн. Тэгэд энийг яагаад ингэж үзэж байгаа юм гэхээр Punk Hazard Arc-ийг хэдүүл ахаад саний. Тэр үед болохоор Punk Hazard Arc дээр бүтээсэн химэл луу байдэн штэ. Европын яг домогт гардагтай адилхан луу. Тэрийг зороо ялдаг тий. Тэрийг болохоор Vegapunk зохион бүтээсэн гэж ярьдаг. Vegapunk өөрөө маш ухаалаг болохоор тэр өнгөрсөн 800 жилийн өмнөх түүхийг хүртэл алидээ олоод мэдсэн байдаг. Тэгээд дээрэс нь Vegapunk уусаа тийм ухаантай учраас яг Тэнгэрийн луугийн тэр топт гарч байгаа им үү гэдэг нөхрийг ямар жимс идсэн байхын мэдсэн байх боломжтой. Тийм ч учраас албаар тэрхүү Европын тэрхүү домогт гардаг лууг хиймлэр зохион бүтээсэн байх айгүй магадлал өндөртэй гэж миний хувьд үзэж байгаа шүү зэ. Тэгээд иймэрхүү чөтгөрийн жимслүү. Дээрэс нь би өмнөх бичлэгэн дээр Михаукийн талаар ярьж өгсөн шүү дээ, тий. Михаук болохоор Дракула гэдгээс зохиолоос авсан. Дракула гэдэг нэртэй цусрагч үү шүү дээ бид нарт мэддэг. Энэ бол жинхэнэ хүн нь болохоор Блад гэдэг нэртэй тийм ханхуу байхгүй. Бладыг юу гэж үздэг вэ гэхээр луугийн хүүхэд гэж үздэг. Тэгэхээр Михаук ээж нь юм бол луугийн хүүхэд. Тэгэхээр эзэн жимс нь луу. Им өөрөө луу байх нь баг ойлгомжтой болж эхэлж байгаа. За тэгэхээр энийг энэ хүргээд дуусгая. Одоо яг Даргууны талаар ярьж эхлэе заяа. Даргууныг болохоор Уда сенсей хинээс авсан бэ гэхээр алдартай Че Гевара гэдэг нэртэй хувьсгалчаас авсан байгаа. За энэ хувьсгалчийн хувьд гэх юм бол Куба улсын хувьсгалч байгаа. Дээрээс нь энэ болохоор Грандма гэдэг нэртэй хөлөгтэй. Дээрээс нь яг Даргууны ундаг хөлөг нь болохоор Грандма гэдэг бас нэртэй байгаа. Тэгээд Даргуун болохоор ягаад ч юм үргэлж салхиар гачирдаг. Салхинд амир өмнөх бүгд мэдэн шүү дээ. Бараг салхины жимс идсэн гэдэг нь бараг л ойлгомжтой болсон байхгүй. Гэхдээ байж. Яг салхины жимс идсэн бол биш шүү зэ. Одоо шууд дахиад үргэлжлэл рүү явцгаая. За ягаад ч юм Luffy болохоор Хушамура гэдэг нэртэй салхин тэрэмтэй тийм тосгонд өссөн.
Тэгээ дээрэс нь Намигийн арк дээр гэдэг юм бол нэг Намигийн бараг аав шиг нүссэн тэр нөхөр нэг толгой дээр юм салхин юм иргэдэг юмтай шүү дээ, тий. Тэрийн Лупи хараад наа чи ямар сонирхолтой юм бэ гэд. Ягаад ч юм өөрөө ч гэсэн салхинд айгуу тийм сонирхолтой. Ягаад гэвэл даргааны хүүхэд болохоор ойлгомжтой шүү, тий. Тэгэхээр даргуун салхийг удирддаг юм байна. Тэгтээ бид бүхэн мэдэн штэ. Яг Лупи Гранд Лайн руу орох Лог Тауны өмнөх тэр арк дээр баги баргал одоо цааслахаа алдсан штэ Лупиг. Тэгсэн чинь гинт амар их бороо ороод дээрээс нь тэр ч утга аянх буудаг тий. Тэнгүүд одоо хүмүүс бодож магадгүй. Наа чин баг салхи биш, зүгээр яг цагаар удирддаг жимс юм шүү. Цагаар удирддаг жимс биш. Луу ямар нэгэн байдлаар одоо шуургыг удирддаг. Өөрөөр хэлбэл шуургын жимс эзэн гэсэн үг. Зөв бид Кайдог мэдэн шүү дээ тий. Кайдо шууд шуурга явуулдаг тий. Энийг болохоор Тацумаки гэж нэрлэдэг. Тэгэхээр дараагийн шуургын жимс эзэн. Энэ шуургын хүчээр бороо хүртэл оруулж байгаа. Тэгээ дээрэс нь аянгийг хүртэл буулгаж чадж байгаа гэсэн үг. Тэгээ даргууны насыг та бүхэн мэдэх үү? Насыг мэдэх үү ер нь? Бараг мэдгүй бах те. 55 настай. Тэгээ 55 гэдэг бол One Piece дээр айгүй чухалтай. Чинь 55-г ярих юм бол шүү дээ те. Luffy-гийн Gear 5. Дээрээс нь Luffy-гийн ах Ace-ийн шагнал нь болохоор 550 сая. Luffy-гийн төрсөн өдөр нь 5 сарын 5. Тэгээ Luffy-гийн хуурай ээж Дадаан болохоор 55 настай. Тэгэхээр даргууны шагнал одоо хүртэл ил болоогүй. Даргууны шагнал нь хэд вэ гэж болох вэ? 5 тэрбум 50 сая. Өөрөөр хэлбэл Голди Рожны шагналаас жоохон бага тэг болоо. Яг бол дэлхийн засгийн газрын хамгийн гол дайсан болох хувьцаалтын армийн тэргүүний шагнал ийм байхад хинч гайх зүйлгүй. Тэгээд даргуунт яг адилхан настай бас нэг дүр байгаа. Энд хэн бэ гэхээр Акаину. Акаину бас яг адилхан 55 настай. Дээрээс нь даргуун болохоор өмнө усан зэрэгт байсан гэдэг нь тодорхой болсон. Усан зэрэгт байсансан усан цэргийн шударга ёстой санал нийлээгүй учраас усан цэргээс гараа явсан. Тэгээ усан цэрэг байх хугацаанд Акаинутэй өрсөлдөгчд байсан. Өрсөлдөгчд хамгийн одоо бие биенээ одоо үдч чаддаггүй тийм rival өрсөлдөгчд байсан гэсэн үг. Тэгээ дээрэс нь энийг ягаад өрсөлдөгчд байсан гэж нэрлэж байгаа юм гэхээр Marineford-ийн арк дээр ерөөсө бусд хүмүүс Мугивара гэж дуудаж хахад Акаину л ганцаараа Лупиг Дарагоно Мөскөө гэж дууддаг. Дарагоны хүүхэд, Дарагоны хүүгээд байнгын Дарагоны хүү гэж дууддаг. Тэр ч бодгоо Дарагоны хүү рүү илүү их анхаарал хандуулдаг. Эсийг орхиод Дарагоны хүүг алах гэж хүртэл хичээдэг. Тэнгүүд урдуунд ороод Эс амиа өгсөн шүү дээ, тий. Тэгэхээр Дарагонтой ямар нэгэн байдлаар өсдөгчийн Дарагонд айгу үзий адсан тиймэрхүү зүйл байсан гэсэн үг. Тэгээд дээрэс нь Эс өнгөрөөд Эсийн дараа жимсийг эдсэн Эсийг орлсон хүн хэн бэ гэхээр мэдээж хэрэг Сабо тийм үү. Тэгэхээр Сабо Эсийн жимсийг эдсэн учиртай. Дээрэс нь Эсийн оролд гачилсан ч учиртай. Энэ өөрөөр хэлбэл Эсийн оронд Акаинуг ялж өшөөг нь авах хүн бол Сабо гэсэн үг. Тэг гайхч магадгүй Сабо угаасаа яг одоогийн хүчээр бол дийлэх боломжгүй те. Гэхдээ та хүнийг зүйл санах хэрэгтэй. Салхи шуурга болоод салхичтай тий. Тэнгүүд Сабог эзэн жимс болохоор гал. Элементээр авч үзэх юм бол салхи өөрөө галыг илүү хүчрэг болгодог. Тэгэхээр салхиын жимстэй даргууны дэргэд өсөөд тэр хүчнээс нь суралцаад улам илүү галаа хүчрэг болгоод Акаинуг ялах нь Сабогийн өөрөөр хэлбэл хувь тавилан бөгөөд үүрэг гэсэн үг. Тэгэхээр даргууны тусламж тэр салхиныхын жимснийхэн тусламжаар галыг илүү хүчтэй болгоод тэр Акаинугээс өшөө авах нь Сабогийн бүр хамгийн гол үүрэг. Энэ бол ойлгомжтой. One Piece дуусахын өмнө Сабо заавалчгүй Акаинуг зүгээр ч ялах биш алах болно. Ойлгомжтой юу guys? Тэгээ би энийг бол миний хамгийн үзхийг хүсэж байгаа зүйл. Ягаад гэвэл Лупиг нүдэн дээр нь Эсийг алсан. Энэ үед би бол бүр амар хэцүүс. Ягаад Эс миний хувьд хамгийн гоё дүр байсан аахгүй. Тийм болохоор Сабог даргууныг Сабог Акаинуг ялах өдрийг бол бүр хоног тоолон хүлээх болно. Тэгээ энэ таамаг бол баг хамгийн зоолцтой оновчтой таамаг гэж миний хувьд бол бодож байна. Та бүхэн бас юу гэж бодож байна guys? За тэгээд энэ таамаг бол энэ хүрээд ингээд өндөрлж байна guys. Тэгээ өндөр имшлэг жоох айгу хурдан болчихсон боллоо тий. За тэгэхээр шууд дуусахгүйгээр бас өөр зүйлгээр явчээ. Горосоо шүү дээ тий. Ийм үг болохоор луу ийсэн шүү дээ тий. Тэнгүүд нэг горосоо болохоор одоо чөтгөрийн жимсэнд ерөөхдөө тодорхой болсон шүү дээ. Тэгээд дээрэс нь ягаад ч юм заяа. One Piece дээр
шин чөтгөрийн жимс гач ирлээ. Чөтгөрийн жимс хэрэглэгч гач ирлээ шүү дээ. Тэнгүүд ямар чөтгөрийн жимс эзэн тим номи гээд гачирдаг байхгүй. Тэгсэн чи одоо хүртэл Гороссогийн чөтгөрийн жимс нь ерөөс тодорхойгүй болоо. Тэгэхээр энэ болохоор Гороссын чөтгөрийн жимс ерөөс идэггүй гэсэн үг. Тэгээ дээрэс нь эднэрч болох 8 жилийн өмнө байсан хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр энийг чөтгөрийн жимс хэрэглэгч хүчээр болгосон хинбэ гэхээр өөрөөр хэлбэл им үг гэсэн үг. Им үгийн тийм тусгай чадвар байна гэсэн үг. Тусгай чадвараар чөтгөрийн жимс хэрэглэгч биш хүмүүсийг ч хүртэл чөтгөрийн жимс эзэн болох юм чадвартай. Тэгээд дээрэс нь им үү сатан буюу яг чөтгөр луу дээрэс нь чөтгөр байх боломжтой гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр энэ бүр нэг 5 одоо Гороссыг шууд дууд гаргаж ирдэ шүү дээ тий. Энэ чөтгөрөөс өөр хин хийж чадах юм. Тэгэд энэ Европын домд гардаг луу буюу хамгийн хүчрхэг чөтгөрийн жимс нь им үү байгаа гэсэн үг. Энэ топт байгаа нөхөр. Тэгээ та бүхэн сүүлд нэг One Piece дээр гарсан зургийг хүртэл харсан байна шүү дээ. Тэнгүүд энэ дээр юм галтай байсан. Гэтэ яг ингээ харахад бол нэг луу шиг харагдахгүй байгаа юм л та. Гэхдээ топт байгаа энэ им үү болохоор Европын домогт гардаг тэр хамгийн хүчрхэг луу ах маш их боломжтой гэсэн. Тэгээд дээрээс нь Mother Flame-ийг ашиглаж байгаа. Тэгээ энэ дэр бол угаасаа бүр ямар ч нэг баг луу байх бол хамгийн өндөр магадлалтай шүү заяас. За мэн ч бас жоохон бас баг зэрэг ингээ судлаад үзсэн чинь угаасаа луу баг байх уу гэхгүй те. За. Жон бичлэгээ уртуулах гээд жоох ингээ ярьчлаа. Тэг Гороссо бол ямар нэгэн жимс бол эдсэн юм бол байхгүй. Энийг бол ийм үү ингэж хүчээр хөөргөж байгаа. Тэгээ та бүхэнд өнөөдрийн бичлэг таалагдсан бол лайка дараад үргэлж манийга дэмжих нүхээр баярлалаа. Тэгээд жоохон өмнөх бичлэгэн дээр жоохон хэрүүлэмжлэг хийсэн байхгүй. Тэгээд яг хуу миний л үзэл бодолтой гайс зүгээр миний л үзэл бодол байхгүй. Тэгээд яг хуу минийх заавал туйлын зөв байх албагүй. Гэхдээ тэглээгээд бас буруу гэсэн үг бол биш. Аль талаас харах юм бол миний өнцгөөс харах юм бол зөв байж болно. Эсрэг өнцгөөс харах юм бол буруу байж болно. Тэмдэж байгаа одоо ахиж хүн дээр бичлэг хийхгүй гэж хэлэхгүй. Гэхдээ ахиж хэсэгтэй бол бичлэг хийхгүй. Гэхдээ цаг хугацаа үннийг харуулдаг шүү дээ. Тэгэхээр хин хурамч, хин үнэн байсан, тэг хин дүр эсгэж жүжиглдэг байсан гэдгийг цаг хугацаа харуулах байхаа гэж бодож байна. За тэгээ дараагийн One Piece болоод бичлэгээр уулзлаа. Тэр бай guys.